Сайн мэцгаано талархах урлагийн талаар ярилцъя. Одоо баярлаж талархах энэ одоо зүйл маш чухал зүйл байгаа. Энэ Америкт одоо хувь хүний хөгжлийн сургалт болгон дээр ордог хамгийн чухал сэдвүүдийн нэг. Тэгэхээр энэ талархал гэдэг зүйл маш агуу, маш хүчтэй, маш олон хүмүүсийг энэ амьдралдаа хэрэгжүүлээд маш олон эерэг зүйлүүдийг одоо амьдралдаа бий болгоод байгаа учраас бусад хүмүүстээс зөвлөд байгаамаа. Талархаж сурья. Талархах урлагаар хичээлцгээе. Бид нар өдөр болгон хичээл хэрэгтэй. Өглөө босонгуудаа хичээл хэрэгтэй. За яагаад гэхээр бүх зүйл энерги. Бидний бодол энерги, сэтгэл хөдлөл энерги. Бид нар чи өөрөө ерөөсөө ингээд атом одоо бидний биеийг бүрдүүлж байгаа тэр зүйл чи одоо эдээс эргэтнүүд байгаа. Эргэтнүүдийн бүрдүүлж байгаа зүйл атом бидний ингээд судлаад ирэхэд явж neuroscience те метафизик гэдгээр угаасаа бүгдөө гаргацсан байгаа шүү дээ. Энэ талаар нийтлүүдээ явж ерөөсөө бид нар чинь тэр юу вэ гэхээр ерөөсөө энерги. Тэгээ энерги болох өөрийн гэсэн энергийн хэлбэлцэлтээр хэлбэлцэж байдаг. За жишээлбэл сэтгэл хөдлөл хүртэл өөрийн гэсэн энергитэй. Сэтгэл хөдлөлийн энерги гэдэг энэ гарцсан байгаа. Янз янзын сэтгэл хөдлөл байгаа шүү дээ. Тэгээд тэрний чинь хайр гэдэг бол одоо 500 дээр. Тэгээд доошоо ингээд 10-10-аас ингээд эхэлж байгаа аахгүй. Ингээд яваад яг 700 дээр очиад ирэхээрээ 700 нь болохоор энэ үн гэгэрл төрөөд ирэхээрээ тэр 700 дээр очино. Тэгэхээр бидний сэтгэл хөдлөл хүртэл ингээд шинжлэх ухаанаар энэ батлагдсан байгаа шүү дээ. Энийг одоо маш олон бизнес одоо эрхлэгчүүд саятангууд тэр буднууд амжилттай болсон бүх хүмүүс л энийг хэрэглэж байгаа, мэдж байгаа. Энэ одоо бичигдээг хууль гэж байгаа, ертөнцийн хууль гэж байгаа. Тэрдгээр хуулиудын л нэг. Тэгээ бид нар ч гэсэн өөр ингэсэн энергийн хэлбэлцэлтэй байдаг. За тэгээ бид нэр одоо нөгөө ертөнцийн хуулийн дагуу law of attraction-ы дагуу ямар одоо энергийн хэлбэлцэлтэй байна. Тэр энергийн хэлбэлцлийг бидний амьдралдаа өөрсдийнхөө амьдралд авчирч идэг. Тэгээд талархах гэдэг бол үнэхээр бидний энергийг маш хүчтэйгээр хайраас бас их чухал хүчтэй энергитэй. Талархах гэдэг бол бидний энергийг маш хурдтайгаар огцом одоо дээш нь ингэж өргөж байдаг тэр гайхалтай зүйл байгаа. Бид нэр тэгээд талархах зүйл маш их байгаа. Зарим хүмүүстээ би юунд талархах гэж миний ажил тийм байна, миний амьдрал тийм байна, миний ар гэр тийм байна гэдэг юм уу. Тэгээд заавал баян болчоод ч юм уу, заавал мөнгөтэй болчоод талархахгүй. Угаасаа хүмүүс тэгээд идэг тий. Би одоо юунд талархах гэж одоо тийм ч юм байхгүй, ийм ч юм байхгүй гэдэг. Гал зохон дээр бид нэр хөдөө ч юм уу тэг гэр дотор ингээл гал төлдөн штэ. Гал түлээл цайгаа буцалгаж байна. Гал түлхэхдээ эхлээд модоо бид нэр хийж байгаа. Тэгээ түлшээ ихэж хийж ягаад тэгээ тэр гал астдаг. Тэрнтэй адилхан бид нэр эхлээд тэр зөв энергитэй байж энергийг өндөр дээш нь байлгаж бид нар лөө тэр бидний хүсэж байгаа эд баялагч гэдэг юм уу эсвэл хайр дурлалч гэдэг юм ямар нэгэн тэр одоо хүсэж байгаа зүйлүүд минь ирнэ. Тэрээс эхлээд надад мөнгө өгчөө, эхлээд би мөнгөтэй болчихё, эхлээд би тим юмтай болчихё. Тэрнийхээ дараа би талархъя гэдэг бол 100-ны өмнө суучаад эхлээд галаа гаргачихад тэгсний чинь дараа модоо ия гэж байгаатай яг адилхан. Хүн мөнгөгүй ээж болно. Өвдөж болно. Ямар ч одоо нөхцөлд байсан, ямар нэгэн одоо сайхан олж харах зүйлүүд бидний амьдрал зөндөө байгаа. Бид нар зүгээр энэ наранд хүртэл талархах хэрэгтэй. Нар байхгүй байсан бол амьдрал байхгүй. Өглөө болгон босоод нарандаа талархах, халуун усандаа талархах. Тэгээ зарим одоо ингэ саяас монголчин бас халуун ус тасарж байгаа л ирлээ шүү дээ. Тэгэл халуун ус байхгүй болохоор ямар хэцүү нь ус салаагаал тэг усанд орно, ус салаагаад үсээ явгаа, карата гоожуулаа шууд тавгааж угааж чадахгүй. Тэгээ тусдаа аяа тавж чинь заавал халуун ус салааж имmunтаа угаана гэх мэт. Тэгээд халуун ус ингээд ирэхгүй байж байгаа. Яг тэр нэг ирсэн шууд халуун устай ингээд залгаж байгаа үед нь чинь бүр ингээд агай гой. Тэгвэл бид нар чинь ингээд яг байгаа зүйлийг ерөөс ингээд талархахгүй ингээд орчих байхгүй. Зүгээр л ингээд хүлээгээд авчдаг байх хэвээр юм шиг. Тэрэндээ адилхан нарыг, сарыг, үүлийг, модыг тэ энэ хөрс шороогоо байгаль ихийг ингээд талархаад тэ хичнээн одоо бид нар ч яг хувь хүний талаасаа тэр хүсэж байгаа юм авахгүй байхгүй байгаа ч гэсэн бидэрт одоо ер нь ингээд бодоод хаад ер нь
хамгийн үн цэнтэй юмнууд бол мөнгөөр хэмжигдэшгүй тийм байгаад байгаа байхгүй юу? Тэгээ энэ одоо бид нэр зүйлүүдээ одоо нүд байна, харж байгаа нүд байгаадаа талархах хэрэгтэй. Хоёр гар байгаадаа талархах хэрэгтэй. Энэ бичлэгийг үзээд одоо сууж байгаа таны хувьд одоо тий уцтай байгаадаа талархах хэрэгтэй. Хичнээн хууч уцж байж болно. Гэтэ энэ чинь ажиллаа л ингээд бичлэг үзэж байна. Зарим хүмүүс чинь заавал уцтай байгаадаа талархах гэхээр миний хуучин тэгдэг гэдээ урднаас хүмүүсээс сонсчихсан болохоор сая дэрийг хэлчихлээ. Дээрэс нь тэгээд гэл талархах маш олон зүйл мөнгөөр хэмжигдэшгүй мөнгөөр худалдаж авч боломгүй тийм их зүйлүүд биднес байгаа. Ээжийн хайр, аавын хайр, ах トゥ угийн хайр гэдэг юм найз нөхөддөө талархах гэх мэтлэн тий. Та нартаас уриалгад өглөө болгон босоод энэ талархах урлагаар хичээлээд ирэхээр таны амьдрал үнэхээр эргээр гайхалтайгаар өөрчлөгдөн. Гэтэ хамгийн гол нь давтамж, хамгийн гол нь нэг өдөр ингээл босоод ингээл хийгээл тэгэл маргааш нь ингээл болохоор жугаасаа болохгүй. Заавалчгүй энийг өдөр болгон босоод ядаж нэг 30 хоног тий сар алгасахгүй энийг хийж одоо илүү үр дүнд хүрдэг. Илүү одоо эрэг үр дүн таны амьдралд ингээд ирдэг байгаа. Талархахтаа зүгээр нэг хэлэх биш. Тим юм дуртай гэж хэлэх, тим юм талархаж яах гэж хэлэх биш. Бүр ингээд чин сэтгэлээсээ хүн ингээд тэрийг ингээд хэлээд би бүр үнэхээр наран талархаж байна. Чин сэтгэлээсээ шүү дээ. Нар байхгүйсэн бол нэрийн энэ дэлхий гэж байхгүй, амьдрал байхгүй. Бид нар энд оршин тогтнох боломжгүй. Ингээд чин сэтгэлээсээ ингээд талархаад ирэхэд сүүл рүү бүр ингээд баярлсандаа бараг уйлдаг. Тэр яг мэдрэмж бол ерөөсөө бидний энергийг асар их өрчтэйгээр одоо өндөр одоо давтамжтай аваачдаг. Тийм одоо гайхалтай, чадaltaй, хүчтэй тийм энерги байгаагүй. Та өнөөдөр энэ дэлхий дээр хүн болоод амьдраад энэ бичлэгийг үзчихэл байгаа бол танд талархах 1000, 2000, 3000 сайхан цэр зүйлүүд байна гэсэн үг. Тэгээ ийм бас өглөө болгон өөртөө талархаж байгаа тэр зүйлдээ 5 юм уу те 10 тэр зүйлдээ талархаад чин сэтгэлээсээ талархаад цаасан дээр бичээд ингээд энийг яг амьдралдаа яг хэрэгжүүлээд ирээрээ. Тэгэх юм бол таны амьдрал чинь үнэхээр одоо эргээр одоо өөрчлөгдөж ирдэг. За тэгээс коммент хэсэгт нь доор бичээрэй. Яг та өнөөдөр яг амьдралынхаа яг юунд талархаж байгаа вэ? За баярлалаа.